Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Холон гэдэг. Тэгээд та нартай би энэ өдрийнхөө хичээлийг ингээд онлайнаар бэлэн бичлэгээр бэлтгэсэн байгаа юм шүү. Тэгээд намайг таньдаг хүмүүс ч үзэн, таньдгүй хүмүүс ч үзэн. Тэгээд өнөөдөр би болохоор хоёр сэдвтэй. За нэг дэх сэдв нь болохоор NL компанид идэвхжүүлэлт гэж юу вэ те? Идэвхжүүлэлтийг яг яаж хийдэг юм? Идэвхжүүлэлтийг одоо та нар маань яг яаж ойлгох юм гэдэг. Хоёр дахь сэдв нь болохоор 200 PV онооны борлуулалт NL компани стартап. За жишээлбэл та нар NL компани бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж үзлээ. За нэг 3-5 ээлжийн хаялаа. Сэтгэл чинь маш их таалагдаад NL компани бизнесийн сонирхлоо гэж бодъё тийм ээ. Тэнгүүд за дараа нь одоо яг юу хийх вэ? Би юунаас эхлэх вэ? Юунаас эхэлвэл хамгийн ихнийхээ мөнгөнд цалиндаа хүрэх үү гэдэг тийм асуултууд гарч ирэх байхгүй та нарт маань. Тэгэхээр ерөөсөө яг энэс л эхлэн гэсэн. За NL International компани одоо миний түүхэнд бол би өөрөө компани бүтээгдэхүүн хэрэглээд 20 ээлжийн хаяа тэнгуүтэй гэртээ хүүхдээ харангаа онлайн бизнес хийгээд одоо энэ системд орж ирсэн байна. NL компани бол Оросдоо одоо 24 жил болж байна. Новосибирскийн дотоодын үйлдвэрлэлийн маш том компани байгаа юм. Тэгээд одоо 18 улсад албан ёсоор нэгдсэн. Манай Монгол улс болохоор зөвхөн одоо манай энэ 104 зам байдаг офис чинь партнеруудын уулзалтын танилцуулгын офис гэж явдаг. Дэлгүүр гэж бол явдаггүй шүү. Тэгэхээр бид нар тэнд зөвхөн уулзах боломжтой. За тэгэхээр ерөөсөө хардаа NL тийм одоо NL International компани өнөөдөр өөрийн гэсэн дотоодын үйлдвэрлэлтэй. За дотоодын үйлдвэрлэл гэж одоо хүн болгон ойлгох ч юм уу ойлгохгүй ч юм уу одоо миний яг энгийнээр ойлгож байгаа зүйл бол за дотоодын үйлдвэрлэл бол одоо яг дотроо одоо Монгол улсдаа үйлдвэрлэгдэж байгаа монголчууд өөрсдөө хийдэг бүтээгдэхүүн гэж боддог тий. За жишээлбэл энгийнээр ярихад эвсэг, говь тий одоо ямар нэгэн тийм арьс арьсан бүтээгдэхүүний одоо бас брэндүүдийг гэж бодоод жишээлбэл тий. Яг тэрнтэй адилхан NL New Life. За New Life гэдэг энэ компани NL гэдэг компани одоо зах зээл дээр манай одоо Оросын холбооны улсад албан ёсоор нэгдээд албан ёсны 18 улсад нэгдээд 300-аад төрлийн бараа бүтээгдэхүүнээ Новосибирск хотод үйлдвэрлэдэг. Тэгэхээр NL компани шинэ амьдрал гэдэг нэртэй. За энэ NL компани үйлдвэртэй. За энэ үйлдвэртэй компани нь 300-аад төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өөрсдөө Оросын холбооны улсад 300 төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За тэнгуүтээ NL компани өнөөдөр өөрсдийн гэсэн эрдэмтэнгүүдтэй, өөрсдийн гэсэн лабораторитой, өөрсдийн гэсэн юутай үйлдвэрлэлтэй, агуулгатай, офис, колл центертэй тэгээд Оросын холбооны улсдаа одоо за жишээлбэл Оросын холбооны улсын NL компани нийт Оросдоо 95 дэлгүүртэй, нэрийн дэлгүүртэй. За жишээлбэл энийг та нар маань маш энгийнээр ойлгоход бол жишээлбэл одоо ингээд эвсгийн дэлгүүр манай Монголд одоо хэд байна? 10 ч юм уу 20 ч юм уу тий эсвэл говийн одоо дэлгүүр 10 ч юм уу 20 ч юм уу. Яг NL Store гэдэг одоо 300 төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани Оросын холбооны улсдаа 95 дэлгүүртэй. Том хотуудтай болохоор ингээд супермаркетаар явж байгаа айта том ингээд тележкэ бариад явна. Жижиг хотуудтай болохоор нэг талдаа офис, нэг талдаа дэлгүүр шоурум маркаар явдаг. За тэнгууд ерөөсөө одоо яг юун дээр анхаарал бид нар тавих вэ гэхээр NL компани болохоор 300 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энд ингээд дэлгүүр. Зүгээр л ингээд энгийн дэлгүүр. Нэрийн барааны NL Store гэдэг дэлгүүр. Манайхаа маш энгийн. Одоо би ингээд те ямиг практик дээр ярих дуртай, ямиг маш энгийнээр ярих дуртай. Яг бол та нар маш энгийнээр зөв ойлгох юм бол цаашдаа маш энгийнээр зөв хүмүүстэй тайлбарлаад өгөх хэмжээний. Тэгэхээр нөгөө яг ингээд нэм ном, ёс те яг тийм мэрэгжлийн яриагаар нь ярихгүй би маш энгийнээр та нартай хурдан ойлгуулах төвшөнд ярьж байгаа шүү. За тэнгууд NL Store гэдэг дэлгүүр гэдэг. За тэр дэлгүүрээс одоо бид нар Оросын холбооны улсад тэр дэлгүүр нь байдаг тэгэнгүүтээ Оросууд яадаг вэ гэхээр хоёр төрлөөр бүртгэлт хийгдэг юм байна. Бүртгэлт хийгддэг юм байна. За одоо NL Store чинь за ингээд яг адилхан эвсэг шиг дэлгүүр, говь шиг дэлгүүр гэж бодъё. Тэнгүүтээ говьд эвсэг рүү оронгуудаа хүмүүс шууд ингээд би тэрийг авъя гингүүтээ худалдаж аваад гарчдаг штэ касснаас. NL Store гэдэг дэлгүүрээс хүн заавал бүртгэлтэй байж шопинг хийдэг.
тэгжиж шопингоо хийж гардаг. Тэгэхээр ерөөсөө NL Store-т хоёр төрлийн бүртгэлд үүсэгддэг. Ер нь систем дээр. За нэгдүгээр төрлийн системийн бүртгэлд нь болохоор зүгээр хэрэглэгч. Энэ болохоор одоо бид нар ингээд нэг жишээлбэл одоо нэг говийн карттай, эсгийн карттай тэнгуүтэ тэрэн дээр нэг юм бонус цуглуулдаг ш одоо номин мартад. Яг тэрнтэй адилхан хэрэглэгч бол манай компани зүгээр хэрэглэгчийн membership үүсгэдэг 1-10% бонус цуглуулна. 10% худалдаа авалтаас шалтгаалаад. NL компанид одоо ингээд над шиг та нар шиг партнер болохын тулд хоёр дахь одоо бүртгэлтийн арга нь болохоор партнер. Тэр партнер нь болохоор NL компани та 70 PV онооны худалдаа авалт манай дэлгүүрээс хийгээч. Тэгвэл чи манай компанид яг одоо хулан шиг бизнес партнер болох боломжтой гэдэг байхгүй. За тэгэхээр өнөөдөр одоо би танарт одоо итгэжүүлэлт гэдэг системийг ярьж өгж байгаа учир нь за NL компани үйлдвэрлэлтэй компани 300 төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэрийг хаана зарах вэ? Нэрийн дэлгүүртээ зардаг. Тэнгүүтээ тэр нэрийн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүнээ гаргахын тулд хоёр төрлийн аргаар гишүүдээ хуваадаг сегмент. Манай хэрэглэгч, манай бизнес партнер. За бизнес партнер одоо NL компанид одоо ороод яг юу хийх ёстой вэ гэвэл 70 PV онооны худалдаа авалт хийх ёстой. За одоо PV оноо те жишээлбэл одоо би ч энэ системд ингээд анх орж ирэнгүүтээ PV те юу вэ? Юу ч ойлгохгүй байна. Яг тэрнтэй адилхан. Одоо яг чи ингээд энийг хараа сууж байгаа хаятай адилхан би бас юу ч ойлгодгүй байсан. Одоо ингээд тайлбарлаад байна. За NL International компани өнөөдрийн байдлаар одоо 25 дахь жилдээ орчлоо. Энэ хугацаанд 18 улсад албан ёсоор нэгдсэн. За Европын 5 улс одоо бидний ойролцоо Турк, онгорхоо нээлттэй, Солонгос удахгүй нэгтгэж байгаа. Тэнгүүтээ Дубай төрлийн NL компани дэлгүүр байдаг. За СНГ, Тажикстан, Узбекистан, Беларусь, Кыргызстан одоо тийм маш олон одоо ямар ч 18 улсад бол байгаа. Тэнгүүд одоо жишээлбэл энэ компани цалин мөнгө тоолохын тулд энэ олон улсаас орж ирсэн партнерууд, менежерүүд цалингаа тоолохын тулд одоо нөгөө дотоодын мөнгө гэж хэлэх юм уу да тий одоо нөгөө PV оноогоор цалин мөнгөө тодорхойлж идэг гэсэн. Одоо жишээлбэл одоо энэ компани зөвхөн Оросд л байдаг байсан бол рубль өөрсдийнх нь валют тэрүүгээр нь ингээл явчих. Энэ компани энэ олон жилийн дотор маш олон улсад дэлгэрсэн болохоор одоо Тажикстанд ийм хулан байгаа, Узбекистанд ийм хулан байгаа, Беларуст ийм хулан байгаа тий одоо Дубайд ийм хулан байгаа. Тэгвэл энэ одоо ингээд Монгол валют, Дубай валют, Казахстан валют, Тажикстан валют, Беларусь валют. Та нар бодоод үзтээ энэ олон төрлийн ингээд валютыг ингээд толгойн өвчин болгож ямар нэгэн зүйл болохгүй тул компани системийн дотроо PV оноог дотоодын цалингаа тоолох оноо баалаад явчихж гин гэсэн. Тэнгүүд одоо ингээд 300 төрлийн бараа бүтээгдэхүүн чинь бүтээгдэхүүн болгоно PV оноотой. За жишээлбэл нэг коктейл 19.6, нэг хаван бууруулагч 9.6, нэг коллаген жишээлбэл 12 PV тий. Тэгэхээр нөгөө ингээд та нар ерөөсөө PV оноо цуглуулж одоо бараа бүтээгдэхүүний борлуулалт хийлээ гэж бодъё. Тэнгүүд та нар юу хийж байна? PV онооны цуглуулагч нар болж байна. За тэнгүүдээ бид нар яах вэ? PV онооноосоо шалтгаалаад цалингаа компани тодорхойлуулж бодогдуулна гэсэн үг. За тэдэн онооны PV оноо хийчихвэл тим цалин аавна, хэдэн онооны цалин PV оноо хийвэл тим цалин аавна. Тэгэхээр ерөөсөө нөгөө бараа бүтээгдэхүүнээ борлуулахад PV оноо цугларна. Тэр PV оноогоо эргээд одоо нөгөө маркетингаараа харангууд компани ингээ зааглаад өгсөн байна. За тэдэн оноо хийчих юм бол тим цалин. Тэдэн оноо хийх юм бол тим цол хийв. Тэдэн оноо хийх юм бол цолын тим цалин. Тэдэн оноо хийх юм бол одоо тэрнээс тэгж хувь татна гэдэг ийм компани бас маркетинг одоо байгаа шүү дээ. Тэнгүүд ерөөсөө та нар тэгж ойлгоно. Тэнгүүд одоо 70 PV оноо гэдэг нь бол өнөөдрийн байдлаар одоо чи манай компани партнер болохын тулд 70 PV оноо хийнэ гэж. За 70 PV оноо гэдэг нь болохоор итгэжүүлэлт. За өнөөдөр NL International компани бизнесийг хийдэг хүн манай компани өнөөдөр 300 төрлийн бараа бүтээгдэхүүнд нь юу ордог вэ гэвэл савн шампунь, бие арьс арчилгаа, үс арчилгаа,
тамирчид, витамин, өдөр тутмын байх уцай, өдөр тутмын шүд амны бүр нохоо муурны савн шампунь хүртэл байна гэ одоо. Бүр нохоо муурны витамин хүртэл байна гэ бодлоо. Хувцас хүртэл шүү дээ. Enel компани бүх юмараа баялаг. Өнөөдөр өдөр тутам өглөө хойлоо сэрлээ. Байх цавд уудаг, хойлоо шүдээ уугаад, хойлоо усан дор тоордог. Бие тосолдог. Өнөөдөр үе мөч өвдөл үе мөчийн тос хэргэлдэг. Дэгийн дутагдaltaй бол Д витамин уудаггүй. Тэгээ ерөөсөө энэ ингээд дандаа өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнтэй ийм компани ахгүй. Тэнгүүд 70 PV оноонд чи манай партнер болохын тулд 70 PV онооны бараа бүтээгдэхүүн энэ системээс сар болгон авч явах хэрэгтэй. Энэ бол итгэжүүлэлт. Тэгвэл энэ итгэвтэй партнер байна гэж хардаг. Жишээлбэл одоо өнөөдөр Enel компани чи партнер, чи бизнесийг хий гэж аа. Тэнгүүтээ чи гаднаас E-Mart-аас очиод Head and Shoulders аваад одоо өөр нэг эми сангаас ороод нэг өөр газраас Д витамин аваад. Альсвал одоо манай компанид одоо хүүхдийн арьс арчилгаа байж хахад те Johnson's Baby-ийн тэндээс очиод аваад байвал чи өөрийнхөө бизнесийг дэмжиж гэнэ үү? No. Үнэхээр нөө. Тийм болохоор компани одоо бид нар тавьдаг нэг зүйл бол 70 PV оноо хэрвээ чи манай компани партнер бизнесээ хийхийг хүсчихвэл сар болгон чи 70 PV онооны борлуулалтын худалдаа авалт хийх ёстой. Чи хэрэглэгч нь байх ёстой. Жишээлбэл хоёлаа өнөөдөр манайх байх цай дуусчвал яах вэ? Бид нар дэлгүүр гараад байх уу? Манай шампунь дуусчвал яах вэ? Дэлгүүр гараад шампунь авдаг. Манай аяр тавгуугч фэри дуусчвал хоёлаа гадаа гараад фэри авдаг. Өнөөдөр хоёлынгийн нүүрний тос дуусчвал хоёлаа яах вэ? Арьс арчилгааныхаа тосоо авдаг. Тэр нь манай Enel компани дэлгүүрт байж хахад та нар өөрсдөө өөрсдийнхээ бизнесийг дэмжиж энэний хэрэглэгч нь байх хэрэгтэй гэж компани үздэг. Яагаад гэвэл бид нар энэ компаниг төлөөлөгч нар. Бид нар амьд одоо жишээ нөхгүй. Тийм үстэй. Одоо бид нар яах вэ? Бидний хийх ажил бол ер нь бол өөрөө бүтээгдэхүүн хэрэглэгч бай, өөр дээрээ өөрчлөлт гарга, өөрийнхөө хэв маягийг өөрчил одоо тийм манай компани үнэхээр бүтээгдэхүүнийг хэрэгжилж чам дээр одоо унжсан арьсыг чинь чангалж, бүдүүрсэн биеийг чинь турааж, унжсэн үсийг чинь унгахаа боль те ямар нэг үр дүн гаргангууд компани чи одоо ингэж төлөөлж явж гин гэсэн үг. Тэгэхээр нөгөө чи компанийнхаа одоо нүүр царай гэдэг тийм одоо лозунг одоо уриалалтай одоо явдаг байхгүй. За тэгэхээр хардаа манайхаа. Тэгэхээр чи өнөөдөр Enel компани партнероо сар болгон 70 PV-ний онооны бараа бүтээгдэхүүн хэрэгжилж явах ёстой. Тэгэхээр нөгөө одоо Монгол төгрөгөөр ярих юм бол нэг 70 PV бол дунджаар юу олдог шүү. Нэг дунджаар нэг 470 PV онооны итгэжүүлэлт төгрөгөөр нэг 490-ээс 550 мянган төгрөгийн хооронд чи ямар бараа бүтээгдэхүүн авснаас шалтгаална. Яа тэгвэл одоо жишээлбэл ингээд шүдний нэг оноотой, коктейл нэг оноотой, тэ одоо муурны шампунь нэг өөр оноотой тэнгуүтэй ингээд чи чинь зөвхөн яг л нэг энийг ав гэсэн юм ахгүй шүү. Чи өөрийнхөө гэрт хэрэгтэй байгаа юм аав. Чамд хэрэгтэй зүйл аав. Чам одоо тэгэхгүй юм тийм шахалт байдаг. Заавал энийг ав. Өнөөдөр хүн туранхаа байж болно шүү. Тэгвэл турах бүтээгдэхүүн тэр хүн хэрэггүй шүү. Таргалуулах юм аа. Та өнөөдөр чи заавал үс шампунь юм авсны хэрэггүй чи тэгвэл витамин. Ерөөсөө энэ компани ерөөсөө бүх юм өөрийнхөө хүслээрээ байлгадаг компани. Тэнгүүд ер нь ингээд хүн ямар бүтээгдэхүүнээс авснашаас шалтгаалаад дунджаар төгрөгөөр бодоход 490-ээс 550 мянган төгрөг чи өнөөдөр Enel компанийнхаа итгэжүүлэлт хийж дэлгүүрээ ашиглана гэсэн үг. За Enel компани 70 PV оноон дээр чамд юу өгдөг вэ гэвэл 70 PV оноон дээр чинь чамд буцаа олголт гэж 50 мянган төгрөгийн буцаа олголт өгдөг. Тэгэхдээ энэ нь болохоор зөвхөн бүтээгдэхүүнээр авах боломжтой. Бүтээгдэхүүн. Тэгээд ерөөсө 70 PV онооноос чи 50 мянган төгрөгийн буцаа олголттой. За энэ сард итгэжүүлэлтээ хийжлээ. Чам 50 мянган төгрөг цуглууллаа. Дараагийн сард итгэжүүлэлтээ хийлээ. 50 мянган төгрөг цуглууллаа. Тэнгүүтээ байж байжснаа чи тэргээ одоо хүссэн үедээ тэр 50 мянган төгрөгийг хизээ ашиглаж болно. Дараагийн бүтээгдэхүүндээ. За энэ ингээ явждаг. За тэнгүүтээ энэ бол итгэжүүлэлт. Ерөөсө итгэжүүлэлт гэдэг бол хоёлоо гэртээ авдаг супермаркет, номын E-Mart одоо юу гэдгийг Сансар FS гэдэг дэлгүүрээс худалдаа авалт хийдэг гэсэн бол Enel Store-оос авах хэрэгтэй. Энэ бол маш чухал. Өнөөдөр чи өөрийнхөө бизнесийг дэмжих хэрэгтэй байгаа зү. Чи өнөөдөр 550 мянган төгрөгөөр дааш ингээр номингоос шопинг хийхэд та нарт 50 мянган төгрөг ирэх үү? Ирэхгүй шүү. Үнэхээр ирэхгүй.
За тэнгуут NL компани анхан шатны. За та NL компани бүтээгдэхүүнийг хэрэглэлээ. 70 PV оноогоор системд ороод ирлээ. Тэгээд хамгийн анхны мөнгө хаанаас гарах вэ те? Одоо би мөнгө олмоор нь шүү дээ. Улаан би чам шиг адилхан цалин авмаар. За ер нь бол одоо хардаа зарчим нь борлуулалтын кэшбэк гэж авдаг. NL компанид партнер өөрөөл авдаг. Тэнгүүтээ бүх компанийн багийнхаа бараа эргэлтээс гэж одоо цалин авдаг. Тэгтээ ер нь бол одоо би энийг блокоор нь заагаад ингээд явчих болохоор юундэ яарах вэ? За эхлээд борлуулалт хийж үзье. За борлуулалт гэж юу вэ гэхээр чи бараа бүтээгдэхүүн хэрэгжилж үзлээ. Чам дээр үр дүн гарлаа. За жишээлбэл хүсэдсэн 3 хилээ хайчи гэж. Тэнгүүт яах вэ? Хөөе, хулаа. Хөөе, одноо, хөөе, дулмаа, хөөе, содоо. Чи ямар гоё жин хайж гинэ? Хайцсан биш үү? Чи нөгөө хилээд байсан 3 хилээ хайцсан байна. Чи юу уусан гэхлээр NL International одоо NL Story одоо тий энэ дэлгүүрийн тогтоолыг нуусан, хам буруулагчийг нуусан одоо юу гэдэг хоолны төшөл буруулагчийг нуусан ингэсэн тий ингээд тэнгүүд яста захиалаад өгөөч би ч саммаар байна. Яаж алдгийг тэнгүүд өнөө зэрэг захиалаад авчих. Тэнгүүд чи юу хийж вэ? Чи зөвлөмж өгөөд зөвлөгөө өгөөд борлуулалт хийчих юм. Одоо содоо би яг энүүгээр авахгүй. Зүгээр надад нэг хайрцаг хаван бууруулагч авъя гэж байгаа хүнийг чи зөө тэр хүнд зарна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол нөгөө яг өөрөө хэрэгжилж үзчихэд өөр дээр үр дүн гаргаад хүмүүс өөрсдөө угаасаа чамайг зөвөр ойлгохгүй. Тэнгүүд чи одоо нөгөө захиалга авчих гэсэн. Тэрийг чинь ерөөсөө борлуулалт гэдэг байгаа. Борлуулалт юм зарна. Одоо жишээлбэл одоо ихэнх одоо хүмүүс ингээл нөгөө сүлжээний бизнес хийдэг, MLM шууд худалдааны бизнес хийдэг бидрийг болохоор те нэг кандлерийн уут барайл хэвээр нэрээ ядгаа алдсан энэ тэнд бараа зараал те ингээл явдаг. Уугаалтай арай л хаалга тогшдог гэж бол ярьдаггүй. Ихэнх хүн мэддгүү мэдээлэлгүй тулдаа яг хаа тэгэж буруу ярьдаг л да. Бидний хувьд бол тийм биш. Одоо жишээлбэл NL Store бол хизээж манайх одоо торто юм бариад энэ тэнүүгээр юм зарж болохгүй гэж ярьдаг. Яагтвэл чи алхам болгонд амьдралдаа реклам хийдэг. Энэ цамцыг хаанаас авсан, энэ өмдийг хаанаас авсан, энэ эмгийг хаанаас авсан, юу гэдгийг, энэ сормосыг хаана хийлгсэн ингээл. Энэ юу хийж байна? Бид нар алхам болгонд борлуулалт хийж явдаг байхгүй. Тэнгүүтээ ерөөсөө NL компани одоо жишээлбэл би төрсний дараах маш их сэвхтэй байсан. Маш их. Бүр сэвхний далаа болсон шүү дээ би чинь. Гормоналны тийм надад тийм амар даавар өөрчлөлт гараад би нэг хар авгаал байсан. Тэгэхэд энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд коллагенаас салахаа болсон чинь миний нөгөө толгой чинь 50% нь багассан. 50%. Тэнгүүт намайг ингээд ойртоо хараагүй байсан найзууд, ойртоо хараагүй байсан танилуд, ойртоо хараагүй байсан миний хэрэглэгч нар хулаан чи ямар аятайхан царай зүстэй болоод байна гингүүд яах вэ? Коллаген намайг ингэсэн. Чи коллаген худалдаж авч. Тэнгүүт ерөөсөө нөгөө өөр дээрээ гаргасан үр дүнгээ зөвлөмж өгөөд борлуулалт хийдэг байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл би ингээд машинаа бариад явж байхад надтай хин нэг ингээд таардаг. Тэгвэл хөөе нөгөө чиний нөө уугаад байдаг хам борлогч юм байгаа гэхлээр. Оффист байгаа. Хүргэлтээр авч бол. Надад машин байхгүй гэхлээр тэд нар итгэдэггүй. Яагаад гэвэл тэд нар намайг зүгээр л амартай ингээд нэг сүлжээний нэг юм торто нэг хідэн чавганц нар шиг ингээл юм аваараа гэж гудамжаар явдаг гэж боддог. Би хизээч тийм хийдэггүй. Яагаад гэвэл би зүгээр өөр төр үр дүн гаргасан. Над би ийм уусан. Чи хэрэг ийм уух юм бол бас адилхан юм үр дүнтэй болно. Тийм болохоор чи зүгээр ингээд ийм стандарт юм чи стандарттай. Ихэнх хүмүүс нөгөө би сүлжээ хийх юм бол юм барьж яваад онгоогоо чирээд юм зарна. Үгүй шүү дээ. Хүмүүс өөрсдөө чамайг өдөөд эхэлдэг. Яадгийг уулда хаанаас авсан яг заагаад үг гэл тий. Тэнгүүд ерөөсөө л одоо ингэж борлуулалтаа гаргана гэсэн үг байхгүй. Тэгэхээр та нар нөгөө одоо ямар борлуулалт гэдгээ бас ялгаж сурах хэрэгтэй. За тэнгүүд ерөөсөө одоо хамгийн ихний мөнгийг бол 200 PV оноогоор хийж одоо та нар NL компани үнэхээр борлуулалт гаргаж хүндээ гишүүдтэй партнеруудтай цалин өгдөг юм байна гэдэг итгэл үнэмшлээ. За тэгэхээр ийм байна манайхаар. За 200 оноо эхний хамгийн 200 оноо гэдэг чинь ер нь бол NL компани нэг дунджаар 1 сая 600-ийн борлуулалт. Энд гэхдээ таны одоо өөрийн чинь хийсэн 70 оноотой ороод гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт 200 оноо хийнгүүт та 180 бэлэн мөнгө 180 бүтээгдэхүүнээр авна. Нийт 360 к та бүтээгдэхүүнээ аваад чсэн зарчиж болно ш тийм үстэй. Зүгээр одоо хүссэн. Тэнгүүд
Сая 600-гийн борлуулалт ихэд нэг 360 мянган төгрөгийн бонус авах боломжтой. Энэ бол одоо хувийн борлуулалт. Одоо энэ л компани ингэдэг байхгүй. 200 оноо болгон дээр энэ 135 мянган төгрөг өгдөг. Бүтээгдэхүүнээр авах эрх. Тэнгүүд жишээлбэл та 199 PV оноо хийчих юм бол уцаа олголтын энэ 180 нэрэнгүүтээ энэ 135-ын компани өгдөг. Тэгэхээр 200, 400, 600, 800, 1000 гэж ингэж гоё юу ааж бонусаа татвал нөгөө бэлгэнд ирж байгаа 135 мянган төгрөгөө алдахгүйгээр ингэж гоё урамшуултай ажилладаг гэсэн үг. Тэгэхээр одоо та нар маань ингэнэ гэсэн үг. За бүртгэлд хийлгэлээ 70 PV оноогоор итгэжүүлэлт хийлээ. Таны хамгийн номер 1 зорилго чинь 200 оноо хийж зурах. 200 онооны борлуулалт. За 200 онооны борлуулалт би танаас бүр тоог нь гаргаад өчлөө. Сая 600-гийн бараа бүтээгдэхүүн борлуулна гэсэн. Тэгээд та нарт хамгийн гоё одоо бас нэг зөвлөж тайлбарлах зүйл нь болохоор юу вэ гэхээр хүн хизээш ер нь нэг юм авдаггүй. Коктейл аавна, коллаген аавна, хоолны туршил бууруулагч аавна, детокс аавна. Хүн ер нь дандаа багцаар нь авдаг. Тэнгүүд ер нь бол одоо манай нэг багц 45 PV оноо байхгүй. Тэнгүүд 200 оноо хийх гэж чам нэг 3 хүн л хэрэгтэй шүү дээ. 4 хүн. Тэгэхэд 30 хоногийн дотор чи нэг 4 хүн юм уу 3 хүнд ингээд би ийм бүтээгдэхүүн хэрэглээд ийм гоё үр дүн гараад хулан ингэж тураад хулангийн багийнх ингэж тураад хулан ийм цалин аваад те одоо спонсороо зарж болно шүү. Намайг зарж болно. Тэгээд ингээд зүгээр ер нь бол 3 хүн 4 хүнтэй харьцаад 200 PV авахгүй юу? За тэгээд тэр хүнийг яг өөрөө яаж уусан, яг зааварчлаад тэрэндээ сэтгэл гаргаад, анхаарал тавиад, кэрлээд байгаад тэр хүнийг үр дүнд хүргэх юм бол тэр хүн чам дахиад 3 хүн аваад 2-оос 3 хүн заавал авчирдаг. Манай хаван буруулагчийг уусан хүн заавал дахиж 2 найзтайгаа хаван буруулагч хүчиж авдаг. Тэгэхээр миний хөөрхнүүдээ те одоо би 1 жил ажиллаж байгаа системд практик те одоо би одоо яг ингээд тууштай 1 жил ажиллаж байна. Эхний 6 сар борлуулалт одоо нийт жил хагас. Гэхдээ эхний 6 сар нь борлуулалт би бүр маркетингч үздэг байсан яг үндэ. Сүүлийн 1 жил одоо ингээд яг офистэй тэгээд одоо баг команд босгож ингэж ажиллая гэж явж байна. Гэхдээ би нэг л зүйл ойлгосон. Бүх юм борлуулалтаас эхэлдэг. Өнөөдөр чи бараа бүтээгдэхүүнээ хэрэглэж үзчихэд шууд маркетинг хүнд ярьж явахаар нөгөө ихтгэл үнэмшил нь үнэхээр энэ бүтээгдэхүүн энэ компани дэлгүүрээс энэ бүтээгдэхүүн борлуулагдсан болов гэдэг одоо бас нэг хүмүүний нэг ийм юу байдаг эргэлзээ байдаг. Хүн борлуулалт хийгээд эхлэнгүүт энэ бүтээгдэхүүнийг аягүй сайн хүмүүс авдгийн байж тээ. Окей. Тэгвэл дараа нь одоо жишээлбэл чи эхний 200 онооны борлуулалт хийнгүүт чамд ингээд нэг 360 мянган төгрөгийн бонус гараад ирнэ. Тэнгүүт яг уу чи туулаа болтоодоо ярих та. Хөөе. Би ерөөс юу ч ойлгосоогүй. Гэхдээ би 360 мянган төгрөгийн ажил хийсэн байх ингээд боддоо гэж ярих шал өөр байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо яг миний хувийн өөрийн манд борлуулалт бол сардаа 1000 PV онооноос хизэж буудаггүй. Яа тэгвэл би маш их зардаг. Яа тэгвэл өнөөдөр Монголд бүх хүмүүс илүүдэлжинтэй. Тэгээ одоо хүн хаанаас олох вэ гэдэг тусгай хичээлүүд ер нь бол ингээд би дандаа 3 хоногоор та нартай дандаа хичээлүүд бэлтгээд тэгээд ингээд ажиллаа хийгээд явцгаанаа. Тийм болохоор ер нь бол одоо яг ингээд энэ 20 минутанд бүгдээрээ итгэжүүлэлт гэж юу вэ? Тэгээ 200 оног яг яаж хийх вэ гэдэг одоо танилцуулга тэгээд хичээл би та нартай заалаа. Анхаарлаа тавьж үзсэнд хязгааргүй их баярлалаа. Энэ бол чиний амьдрал. Тэгэхээр энэ дээр босох нь уу, нурах нь уу чиний шийдвэр. Би бол чиний хажууд дандаа байна. Тэгээд би хамгийн том их одоо хамгийн их хүсэж байгаа хүн чи амжилтанд энд хүрээсээ тэгвэл би амжилтанд хүрэх байхгүй. Тэгэхээр би чамд үнэхээр маш их бүх зүйл дээр чинь дандаа туслана. Чи бол ганцаараа биш.